За хүрээлэн буй орчноо хүндэлдэг сонсогчдоо та бол ингээд манай цаг подкастыг сонсож эхлэхэд бэлэн боллоо. За ингээд манай хамгийн анхны эпизод маань ингээд эхлэхэд бэлэн боллоо. Бид ингээд анхны дугаартаа Монголын эмэгтэй боксing түүхийг өөрийн гараараа бичсэн үндэсний эмэгтэй шгшээ багийн ах лагч айгүй амар игэл даруу атлаа хүчрхэг алтан цэцэг хичээгээ урьж оролцуулахаар бэлэн боллоо. За тэгээд алтан цэцэг хичээтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танарсны өдрийн мэнд хүргэцгээе. За энэ удаад ихчтэйгээ бэлтгэлийн зааланд биш хүндэтгэлтэй мөртлөө аюу хөвжөлтэй байдлаар уулзцгаая гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн маань хамгийн ихний дугаарт маань бэлтгэл, ринг, залуу охид, айдас, ялалт, нулимс гэх бүгдийн энэ дугаараас авах болохоор та нар минь ойрхон байгаарай. Лайк. За намайг болохоор ингээд сак гэж ер нь бол хочилдог. Багш маань инээхтэйж загнахтаач тэр те сак гэж ер нь бол дуудах нь маш их. Тэрэн шиг танд тийм хоч байгаа юу? Нууц шууд хэлээч нэ. Миний очиг л нэг алтаа л гэдэг штэ. Биликийн алтаа гэл хоёр нэртэй байгаа. Биликийн алтаа? Тий, биликийн алтаа гэдгээ би сайн ойлгож өгөхгүй л яаж байгаа л тэгэл сүулт багш нэг биликийн алтаг ямар дутаа өгөн бэ гэсэн чи өөдөөс одоо нэг том дэлхий болон тийм нэг өөрийн чинь нэг дэлхий тийм өргөсөн зүйл гээл. Өөр юм чи ягаад чи мэдээж алтаа гэдэгтээ бол би өөрөө амар гоё. Гой санагддаг. Билики гэхээр надад нэг амар нэг эвгүй тийм үү хүндэтг намайг нэг үл хүндэтгэхгүй байгаа юм шиг. Тийм мэдрэмж амар төрдөг гэсэн. Билики алт би анх удаагаас сонсч тань нэг чинь. Тийм очтой юм байна шүү. За таныг ер нь энэ тулааны спортоор анх яг хэн хөтлөд оруулч уу? Та яг өөрийгөө хөтлөгдөөд өөртөө захиртаа орсон уу? Эсвэл найз нөхөд ах эгч гэр бүл хөтлөгдөж оруулсан. Энэ дээр бол би 2010 онд би шатрын дугууланд нэг би шатраар зэгжэлдэг байсан байхгүй юу? Тэгээ шатрын тодорхой үйл хэмжээнд медальтай тоглоод медаль авч ирсэн. Тэгсэн чинь надад зааланд спорттой ордон гэж зааланд тэм нэг бокс хооронд ингээл нэг октод хөвгүүдгөө хоорондоо зодтолцож ирсэн. Тэгээ тэр үед ч би өөрөө бас нэг хүнд амир их нэг дээрлүүлдэг байсан болохоор ер нь жоохон өөрийгөө хамгаалах хөдөлгөөнгээр энэ спортоор хичээлье гэдэг. Энэ спортоор очиод хичээлж эхэлсэн. Доронтой амирт шалтгаан нь бол тэр юм байна шүү дээ. Миний шалтгаан бол тийм шалтгаантай. За таныг тэгвэл яг энэ спортоор яг тэгэхээр чи 10 гэсэн үү? Тий. Хэдэн наснда гэсэн үг үү? Яг 16 наснда гэсэн үг. Яг өсвөр наснда юм байна тий. Тэгэхээр ангид та. Зөв. Тэгэхээр чи та олимпик гарааны тэмцээнд орж үзээгүй юм тийм үү? Шууд өсвөр залуучууд болсон юм шүү дээ. 3 удаа орж. 3 удаа төрөлд 3 удаа шилдэг авч илаа. Вау. За таны бэлтгэлийг ингээд хамгийн анх ингээд дэмжсэн хүн хэн байсан бэ? Гэрээсүү хамаагүй ер нь ингээд бодогж байгаа тархинд чинь шууд бууж байгаа хүн гэвэл яг мемаг яг ингээд бэлтгэл хийх үед бол хамгийн хувь нэмэр оруулсан бол манай одоо төмөрт багш маань байгаа. Яг доронтод яг анх удаа багшин төгөн болж ирсэн. Намайг одоо хинж биш авах үед минь одоо чи их мундаг охин тамирчин охин болноо. Энэ бол чиний зүгээр нэг хөнгөө нэг хөлсөө гаргаад явдаг зүйл чинь биш. Энэ чиний амьдралын чинь залгам халаачин болох спорт шүү гэд. Тэр үдээс хойш би ер нь бол энэ спортоор ер нь хоолоо олж идэх гэж бодоод зорилгоор тэмүүлж авсан зүйл. Маш их урам зориг өгч ирсэн бол манай төмөрөгш байгаа. Тэг. За та ч одоо санаж байгаа. Гэтэ хамгийн ихнийхээ ялалт тэмцээнийхээ талаа бол санаж байгаа штэ тий. Тийм хамгийн ихний ялалт анхны тэмцээнийхээ тухай мэдрэмжийг ингээд одоо илэрхийлвэл. Тэр үед анхны тэмцээн болохоор хангаатан цан гэдэг яг хангаатны нэг олон улсын тэмцээн болж ирсэн юм байна тэрэнд. Тэрэнд нь би ороод мөнгөн медаль авч ирсэн. Пеналдад нэг ихчтэй хожигдоод хангаатан цангийн ихчтэй хожигдоод. Тэгэхээр насанд хүрчээд юм уу? Тэр ихч насны шүү дээ болсон. Тэгээ тэр ихчийг би болохоор би таныг дараа нь нэг юугаар боржоор таныг би очиж хожноо. Та заавал би алтын авнаа харж байгаарэ гэх тэр ихчүүдээс нэлмстэй эрингээс сууж ирсэн. Тэгээ тэр ихчлэхээр энэ ямар шазрууг охин бэ гэж яг үед нь би чинь тэр нэг 2-3 сарын дараа
дахиад нэг хангаатан зонгийн бас нэг том тэмцээн болоод тэрэн дээр ч бас өрсөлдөгч амар ихтэй байсан. Манай үед өрсөлдөгч амар ихтэй. Заавал нэгнээс илүү гарах гэж нэг юмараа яг юугаар илүү гарах нь тэнгэрэл илүү гарах гал тийм их амар их зөндөө гарч ирсэн болохоор би та яг тэр их чиг нөхөндөө гэсээр гал 2 сар яг л тэр их чинь талдрах тактик боловсруулж байгаа тэр их чиг хоцсон та болгож авсан та. Зөв. Би ингээд заалан сонсоод байхад ингээд одоо л та ингээд эмхтэй шигшээ баг дотроо хамгийн том те ингээд өдөртөж бид нарыг зал зөвлөмж өгдөг хүн штэ. Тэнгүүд та яг нөгөө бас өөрийгөө ингээд амар гайхтгүй би хідээ юм амар том болчих гэдэг юм уу те. Саяхан л ингээд бас ах иш нарыгээ дагаал ингээд хамгийн бага нь гээд явдаг байсан үе бас байгаа те. Тэгээд тэрнийхээ талаар дурсвал ер нь бол яг та ингээд дээр үеийн ингээд ах эгч нартайгаа те ингээд бэлтгэл тэмцээний үед ингээд босон хөгжилтэй явдал ч юм уу те тэрний талаар ингээд ах эгч нартайгаа байхад ямар байсан тэрнийхээ талаар нэг жоохон дурсаж би яг ах эгч нартай зөв байх үедээ бол их л даруухан одоо хинтээж үүж ярдггүй тийм л хөвгөл өрөөндөө богдог байлаа шүү дээ хинтээж уушрахгүй зүгээр бэлгэлэн үед ч юм уу хоол идэх үедээ сайхан амарсан уу за өглөөний мэд нэг тийм л мэдээс тавьдаг байсан. Би чи яг 2022 оноос эхлээд ер нь бол яг цаа нээлттэй болсон юм тэр. Яагаад ч юм итгэхгүй тэр үед надад нэг нандагч юм хэлсэн үйл надад их дотор бодогдоод байдаг шүү дээ. Одоо ч гэсэн толгоноос гардаггүй. Нандагч 2018 онд яг анхны хүрэл медаль авч явах үедээ алдаа энэ спортоор явж байгаа үйл чи өөрөө л хөдөлмөрлөл. Хүнд битгий найд. Чи өөрөө л энэ түүхийг чи өөрөө л бүтээн. Хүн чиний түүхийг бүтээнэ гэж байдаг юм аа. Одоо чи юу хийж байгаа бүх юмдаа ч өөрөө сэтгэл хангалаа өөрөө бай. Тэгээ хүнтэй яаж харцаас шалтгаалаа чиний бүх юм чинь чиний амьдралаар гараад ирдэг. Тэгээ тэр үгийг бодсоос хойш хүнтэй нэг жоохон нэг амин нээлттэй болж эхлээд тэгээ нэг жоохон тийм нэг яриа нэг хөгжөөм хүмүүсийг инээлгээл яг л тэгэж явсаар байгаа л өдөө зөрөөгд. Тэгвэл чи 2023 онд чи яг дэлхийн аварга үеэр за ер нь би спортоо болио гэсэн бодолтой шууд болихоо гэж бодсон. Одоо энэ сүүлийн дэлхийн аварга би одоо 5-6 дэлхийн аваргад оролцоод ямар ч үгээр мултарч ирлээ. Одоо энэ бол миний сүүлийн дэлхийн аварга. Ер нь спортоо болио гэсэн үгнээс орж ирсэн. Тэгээд ороод яаж байгасан чи миний тоглолт болон бүх юм шал өөр болоод ирчихсэн бодол санаа бүх юм өөр болоод өөрөө гайхалтай өөрөө ч шокнд тэр медалийг татсан дээр медалийг авч явахдаа би бүр би анх удаа л өөрөө бахархсан. Хүмүүс ингээд олон жилийн турш ингээд тийм амин гэртэл бэртлээс хэл ам хат чөтөөдгөр бүгднгээр нь явж агаад тийм том юм дээр гит гарч ирсэндээ хамгийн гол нь би өөрөө тисэж чадсандаа өөрөөрөө бахарч чадсан. Тэгээ би одоо дүүнэртаа ч юм уу одоо хүмүүстэй спортоор гिचүүлэхэд ер нь өөрийгөө л ер нь хүн хөгжүүлэх юм бол бүх юмыг давмдуулж чадна гэдгийг би амар сайн ойлгосон. Тэр үеийн дэлхийн аваргын бэлтгэлээс байна. Ярил бэлтгэл жилтэн хүртэл шал өөр байсан уу? Тэр үед яг бэлтгэл болов манай компани баг хамт олон бүгдээрээ адилхан байсан. Тэгвэл нэг миний олон бэлтгэл хийж байхад надад амар хүндрэлтэй байсан. Намайг хүн болгон намайг нэг одоо үзий ядаа ч юм уу намайг юм авахгүй медаль авахгүй гэл тэр болгоныг ингээл дарамт толгон над дээр ирдэг байсан. Бэлтгэл хийж байхад нэг хүн ирээл тэгэж илэн дахиад ингэ би тэгэхээр за энэ хүний үгээр үхгээд явах үл ийгээд явах гэж бодвол явсараагаад тэгээ багцрыг хийх став мэдин хийгээл явж байна. Харин тэрэн дээрээ өөрөө нэг жоохоо юм баяжуулахад хүн угаасаа хөгжил амж юм хийж чадна гэж бодоод тэгээд тэрнээс ер нь хүнд муу санахтай биш өөрөө зүгээр л хүн яаж чадсан хичээгээд явах юм бол юмд хүрэх юм гэж бодоод ер нь бус юм надад нэг тийм нэг чухал санагтаагүй тэртэй санагтаагүй харин тэр хүмүүсийн намайг ингээл доромжлохсон би гоо ингээл гялалцаал өөрөө гой дотроо тоглолтын шал өөр болоод эхлэв. Тэгэл нэг ганц гоё анхны багш чи юу зааж гисэн яг л тэнгүүрэл хүн ажиллаад байх юм бол хүн юмд хүрдэг юм бэл. Яг л өөр шин суур тэр суураа хизээж алдаж болохгүй. Тэрийг амар үлгэр дөрөөлж авсан да. За та юу л яг тэр үед бол амар их зүйлийг туусан юм байна шүү дээ. Гэхдээ тэр үед хүрээлэн байгаа орчноос учинч нэг мэдэхгүй те. Өөртөө л юу н ажиллаад ингээ ядаж шүү дээ. Тэр үед гэхдээ та яг шантарсан үе байсан уу аль эсвэл шантарсан ч яг өөрийгөө ингээ босгож чадчихсэн яг үе яснаа яг тэр дэлхийн аварга өмнөх тэр дэлхийн аварга дээр өмнөх хүн дээр би бол нэг шантарсан байсан. Тэгтээ шантарсан ирнэ хүн болгон зовлонтой. Хүн болгон зовлон ярддаг. Харин хүн болгон зовлон яриадаг үл тэр өөрөө зовлонтой өөрөө юмд хүрэхгүй байхгүй. Тийм учраас зовлонтой ч гэсэн босоод гарна хүн. Ямар ч үт. Би бол ямар ч үт тэр дэлхийн аваргаар бол би
гэр бүлийнхнээ эцэг ихээ бүгдийг би хайж чадсан. Зүгээр л хүмүүс хаялаа гэж ярьдаг. Эцэг ихээ тоохгүй байлаа гэж ярьдаг. Үнэндээ өөрөө жоохон юмыг золиосонд гарч иж тэр хүн амжилтанд хүрэхгүй бол тэр золиосны дундаа байгаа л байвал тэр хүн амжилт гарахгүй гэж санагдсан. Тэгээ тийм учраас нэг өөрийгөө амар зоригжуулаад тэг хүн боноо би ч зовлоо үзэн штэ гэж хүн болгонд ярих гад байдаг. Тэр биш. Тэгх тусам өөрөө босч ирэхтэй. Өөрөө заавал юмыг бүтээжиж хүмүүс араас чинь дагаж бүтээхийн тулд хүмүүс чинь баг хамт олоод зүтгэдэг штэ. Яг тэр үедээ би бас тэр үедээ октоотойхоо ингээд дам байтан даваасандаа би амар их баярлалаа. Бүр амар бархалтай бүр байлаа. Бүр ингээл ямар ч үед ингээл манай октод ч юм уу шантрах үед та нар чаддээ штэ яага барахгүй гэж. Зөндөө штэ би та нарын зовлыг мэдгүй штэ. Та нар өөрөө зовлыг өөрснөө мэдх юм чи миний өвдөж чадна мундаг. Яахлаар юм баатар зөндөө штэ гэх. Би иймэрхүү юмд би амар гоё. Ягаад тэр би надад тэгж гурцалдаг хүн байдаг болохоор өөрөө хүн хүнийг доошоо ирэх хүмүүс намайг амар доошоо ирсэрээгаад би доошоо болчихсон. Тэгэхээр одоо хүн доошлоод тах юм бол хүн олон л доошоо яваад тах. Өөрөө дээшлэх юм бол юмыг сураад чи юу ч хийж чадна гэдэг үднээс би бол явж чадсан. Тусдаа ч гэсэн айгүй уран зориуд. Жохон жолткой нэг жохон юм коуч болдог штэ. Эмэгтэй заримдаа үе үедээ эмэгтэйчүүд амар коуч мөөч болчдөг штэ. За тэгвэл энийг ярьсан дээр за дэлхийн авраг шалруулах тэмцээнээс ингээ медаль авсан яг тэр мөчөд яг юу бодогдож исэн бэ яг тэрийгээ та ингээ дүрслээд амар сайхан бүр мэдрэгдэл яриач. Тэр нэг амар нэг үгээр хэлэхгүй би чадчихлаа ч шоконд орсон. Ингээ ямар ч үед ингээ яг юу яах гээд байгаа мэдгүй нэг хэсэг нэг шоконд орчоо тэр шокноос хүн гарч чаддаг шин. Тэгэж явсараагаад финалд орчихсон байсан. Финалд орчод нэг бид финалд орчихсон. Тэгээ финалаас молтраад эхэл жоохон шантраад эхлээд эхэлж байгаа байхгүй. Тэгээл нэг жоохон тэгж баярлжсэн хүн чинь нэг жоохон унаад эхлэхээр тэгж болохгүй шүү дээ. Яага өөр хүн юм хүчрэг хөрсөн хөдөлмөр медалаа өөрөө яагаад хутаагаад байгаа. Тэр медаль жаар зөндөө олон одоо хүмүүс байгаа шүү дээ. Нэр итгэн шүү дээ. Тэр үед амар хахархтай баярлаад яах вэ хийх вэ гэл амар их хөмтөг. Наач ихтэй финал дээр тулдаад ер нь бол финал дээр хожигдсны дараах хэлсэн. Тэгвэл хоёлоо юу яа. За эхнээс нь яривал за хүрэл медаль аваг байгаа шүү дээ. Хүрэл медалийн төлөө ингээд тэр тулааны өмнөх оройн нь олон өглөөн нь ингээд юу наачиг өстой жинхэнэ нэг юу болсон шүү дээ. Нэг амар гоё юм болсон. Одоо та нар ч одоо итгэх юм уу мэдэлтэй. Ихтэй бидэрт нэг энтгэд тусад болсон байхгүй юу? Тэгсэн чинь энтгэд тусад бодит газар хөдөлсөн. 2 өдөр дараалж газар хөдөлсөн. Яаж ч нэг хүрэл юу маргааш нэг хүрэл медалийн төлөө тоглоно гэсэн чинь газар хөдлөөд тэгээ миний толгой өвдөд байгаа юм болов би хамгийн түрүүнд ирсэнээс байхгүй тоглолт дуусчаад маргааш хүрэл медалилаа тоглоно гэж. Тэгээ яжсэн толгой өвдөл нэг мангараад харна биний яагаад байгаа юм бол нэг доктор руу орд юм уу та гэсэн чинь манайхын тоглолтсон дуусаа хүмүүс ирээгүйсэн байхгүй. Тэгэхээр дахиад газар хөдлөөд байгаа юм итгэвсэн чинь манайхан бөөндөө ирчил энэ яг газар хөдлөөд байна гэсэн чинь үгүй л газар хөдөл өмнө газар биш байхаа гэл. Тэгсэн чинь манайхан бүгдээр усанд орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь бүгдээр шалдан байныхаа юу ингээ бигээ хороодсон. Тэгээ яж хат инх жаргал битэр үнэн пайлган гэтэл баялаа. Маргааш хүрэл медалинтай тоглох 2 унтаж чадахгүй шөнийн мөрөг 3 цаг алдчих юм гэл. Тэгэл тэгсэн чинь манай тэнгэр дуурайд байна гэл. Нэг газар дуурайд байна гэл хөдлөөдөр байшин ч гэсэн хөдлөөсөн байхгүй. Тэр байшин угаас нэг тийм юутай байшин болохоор айх шаардлага байхгүй байсан юм л л. Тэгсэн бид нар нэг газар хөдлөлд Монголд бас газар хөдлөл байж байгаа шүү. Тэгээ бид нар мэдхгүй юм чинь шоконд орол. Тэгээ яжсэн чинь бүр ингээд би нэг толгой өвдөд ингээд бодоод нөгөөд нь бодоод исэн чинь яг үүндээ газар хөдлснөө бид нар би ерөөс юугаач мэдгүй яваад исэн байхгүй. Тэгээ тэгсэн чинь инх жаргал би бас санаатай нөгөө ч усанд орсон юм мангар хурдан хуцаа хэлсэж чи инх жаргалахаар нөгөө юутаага нөгөө байныхаа гал тавчирдаг тэр жигээр хаад ирсэн. Тэгээ манай багш нар болон нөгөө ах нар цаг дагалж ирсэн сэр там бахад тэр эдгээр чинь хоорондоо хүү та хоёр орооч унтах гэж гэсэн чи юу яриад газар дуурайд тэнгэр дуурай газар доо хөдлөөд тах чи бид тэр яаж ижээд ингэ одоо орж унт гэ тэр өдөр 3 удаа хөдөлсөн байхгүй. Тэгэхээр за дүүрсэн хэрэг гэдэг манай октод чинь зөндөөс за одоо дүүрсэн хэрэг би банда ороод доош хараад хөвцсөн. За одоо дүүрсэн хэрэг өхөл за одоо нэрээ очиж гадаад төрч өгөхөд яхад бид яг тэр үед тэгээ яжт маргааш медалийн төлөө гэж яддаг. Бүр амар айцтай. Тэгээ өглөө жингээ үзүүлэхээр нэг юм сандарсан хамаг хөлсгар амраагүй хойлоо. За гэл. Тэгээд тэгсэн чинь миний нэг гонцлог миний өөрийн гоё нэг чадвар байдаг хгүй. За. Гэрийн дээр гарахаас өмнө сандрах юм бол би амар гоё тоглоно.
Аймаг гоё тоглолдог. Тий. Ямар тийм тэр таны онцлог юм шиг. Тэрийг бол би өөрөө яг тэр үедээ мэдэрсэн баг. Би яагаад сандрахаараа яагаад амар гоё тоглоод идгээ би нүг сайхнаас олоод мэдсэн. Тэгээд тэр үед гэсэн чинь би яа ингэ сандраа чичирээд байгаа юм бол тоо. Тэгсэн чинь тэр үед би эстэ гаргаж аваагүй тоглолт гаргасан байхгүй. Тэр үед гэхдээ сандарж гин гэдэг дээрээ төвлөрөөдөөсөн болохоос ш би сандарж гин гоё тоглох юм байна гэж өөрийгөө нээж мэдээгүй байсан. Мэдээгүй байсан байхгүй. Яа сандрахгүй бол зүгээр угаасаа тавьчихсан чинь хүн хожигдсон шүү дээ ойлгомжтой гэж. Яг тэгэл тэр үед хэлсэн чинь би тэгэхэд нэг удаа тоолуулсан юм дахиад нэг үзүүгтэй тоглож байсан чи тоолуулаад тэгсэн чинь би бүр ингээ манганд ороод хожижсэн хүн чинь гин толгоош нөгөө тал руу эргэж тоглож тэгэл амар шарандаа гүйчж бол зүүн бараа хажуу дахиад зүүн тасан чинь нөгөөтг нь яг өөрөө ороод ирээд ингээл тоололдог байна. Тэгэл нөгөө чинь миний тэр нэг бүр илүү болсон өөр дэвтэлтэй болсон. Тэгвэл нөгөө нэг сүүлийн 10 тоглох болно. Тэгэхээр нөгөө хүүхдийг тэгэл цаанцс би одоо яг л энэ дээр л анхаарах хамаагүй дайрч болохгүй юм биш үү гэж бодлоо. Тэгэл хадаа наан жоох ажиллаж байгаа юм шиг хойшоо ажиллаад тэгэж явсараа гал за талцтай гоё шүү. Тэгэхэд яг тэр үед өөрөө медаль авч явах үед харахад нөгөө нэг хамт олон гэдэг юм ил би анх удаа мэдэрсэн. Тэр үед бүгдээрээ уйлж ирсэн. Бүгд уйлал. Тийм нэг бичлэг байдаг те. Иркийн багшийн те багш нарын ингээд бүр амар дээрээс манай охтуудынх тэгээд телевизээр жаал. Ерөөс ингээд уйлъя гэж бодоогүй хүмүүс бүгдээр ингээд уйлсан байхаар би бүр шокнд орсон. Тэр л миний хамгийн гоё түүх. Гинт нүд нэгдээлөө. Тий. Тэгээ бас дэлхийн аврагаас бид нар нааш ирж явах явцанд бас нэг манай хонгоцоор нааш нисэж ирсэн шүү дээ. Тэгэхэд бид нар нэг цагийн дараа буулаа гэхэд бидний бас нэг хонгоц хөдлөөд хонгоц одоо ингээ гуйваад ингээ гуйваад ер нь бол жоох ингээ ээгүүтвэл манай баг хонгоц бар ингээ унчаад тэгэл бүр айгаал зээ Монголд л амьд очих юм. Тэр яах вэ? Их амьд үлээж явах нь хамаалга гэх. Тэгэл бүр ингэсээр айгаал нэг чадвартай наа сайн машин барьдаг хүнээс нь бол бид нар гоё газарсан байна. За тэгвэл тэр өдөр за ямар ч тач өмнөх өрөө аягаа сандралтай тэр өдөр аягаа сандраад гоё тоглосон тий. За тэгээд та хүрэл медалаа ингээд за өөрийгөө болгоод авчлаа. Тэгээд мөнгөн медалийн төлөө тоглох үедээ сэтгэлээ ер нь бол хандсан байсан уу? Хандсан байсан уу үгүй юу? Ерөөсөө тийм байна. Эсвэл хандчих үедээ гэдэг жоохон өөртөө сануулга өгөөд жоохон тийм тэрэн дээр бол надад тийм байга. Харин финалийн өдөр бол яг амар нэг тийм дарамт орж ирсэн. Ялчгүй. Хүн болгоно хажуунаас ирээд одоо чи гавьяат одоо чи тийм чи одоо том Монголын хүнд тамирчин болчлоо. Чамайг хинч дийлэхгүй болчлоо гэд. Тэгээ тэрэн дээр одоо би хожигч юм бол миний намайг хүмүүс юу ч ирэх болтоо. Тэгээ тэр үедээ би жоохон тийм нэг юутэл жоохон гаргацсан гэж бодсон. Бос үед нь ерөөс тийм өөрөөсөө бодоагүй. Тэгэхээр яхаа тамирчин хүн тийм асуудал амар хүнд идэм аа юм шиг л дээ шүү дээ. Тэр үед амар мэдэрсэн юм байна шүү дээ. Гэтэ тэр үед та өөртөө хин юу гэж ясаа өөрөөрөө юу гэж захирсан юм л. Захирч чадсан чи байсан болохоор хамаагүй гайхсан. Тэгээ золзааяа. Тий золоогч байсан. Сэтгэл зүйч бас бидэрт амар хувь нэмэр оруулсан. За ингээд ямар ч дууссан юм байна. За тэгвэл тоглолтууд маань дуусаад шагнал гардуулах үйл явц боллоо. Медалаа аваа, шагналаа авлаа. За тэр үед та тэр үеийн мэдрэмжээ гаргаад медалаа хараад тий фэкшнаа хараад хамгийн түрүүнд юу хэн бодогдсон эсвэл юу басан юм тэр үеийн. Миний одоо хамгийн түрүүнд яг тэр үед медаль аваад нөлмөс яг гаргаж чадаагүй зүйл бол миний имэйл хийсэн да. Одоо миний би энэ медаль имэйд харуулж авсан да. Тэр үед нөлмөс гаргахаа гаргаж чадахгүй баяа байж чадахгүй нөө. Имэйдээ хагсан ганц амлалт нь охин ойлгохгүй. Ингээд яг тийм үед ингээ ойлгох гад уйлж чадахгүй баяа байж чадахгүй медаль авчаад тэр үед нэг жоохон тийм надад амар жоохон. Гэхдээ би чадсан штэ гээл дээшээ харсан. Тэрнээс л өөр юм ил ирхийлж чадахгүй хасаа гэж бодлоо. Тэр үү? Тийм тэрлээсэн да. Та дэлхийн аваргын рингэн дээр амар бүр ингээл амар аз жаргалтай нэг тийм бүр ингээ хүн болгон харахад давхар баялмаар тийм бас нэг юм гоё байсан штэ. Тэр үедээ ер нь рингэн дээр уйлсан уу? Үгүй юу? Ринг дээр уйлсан. Өөр иргэнээс харсан. Тийм үү? Шууд ингээл шууд гараал бүр ингээл нэг иймэрхүү мэдрэмж бол гарсан шүү. Тэгэл нэг бидний нэг гэд нэг сэтгэл зүй байдаг штэ. Рингэн дээр хүнд тийм биштэй гэдгийг нэг тиймэрхүү юм харуулахгүй дээ гэж бодлоо. Өлмөсөө гарч байгаа нь л гараа ингэж харчаал тэгэл авдаг. Та энэ олон за туршлагаасаа ингээд залуу хүмүүсд хэлэхэд те энэ бол залуу хүмүүсийн үед
раундын амралтын үед өөрийгөө айгүй тайвшруулж чаддаг уу те? Зүгээр та ер нь ял рингэн дээрээс өөрөө ингээд тулаан хийж байгаа хэвчээ тэр раундын амралтанд өөрийгөө ингээд яаж тайвшруулдаг вэ ер нь бол яг зөвхөн тэр юм эсвэл тохиолдож ирсэн үү? Багш нараа тайвшруулдаг эсвэл өөрөө өөртөө ажиж юм тайвшруулдаг. Миний хувьд бол нэг хэсэг багш нар тайвшруулах хэвээр юм шиг бидний тархинд цуудсан байсан. Одоо болохоор би тэгж ерөөсө боддоггүй. Багш нар юу ч хэлж надад ерөөсө хамаахгүй. Хамгийн гол нь би эхлээд амарч ах хэрэгтэй. 1 минутанд заавал амар. Хонх дуурсалж юунасаа булангаасаа гарч болно. Хонх дуураагүй байхад аяг амраад л 50 амраад ачих хэрэгтэй. Чи амарч чадах юм бол чи бусад юм чи өөрөө хийж чадна. Тэгээ багш нараа хөвгөө сонсч чадна. Тэрийг л би амар их сурсан да. Ер нь тэрэндээ л амар манай дүүнер ханзаараад байхад нөгөө нэг амралтаа нөгөө амарч чадахгүй амар цандраалцдаг. Тэгэл нэг ус амандаа хийхээр нэг жоохон балах гэхээр ус ууж болохгүй гэл ингээл тэгэхгүйгээр өөрсөндөө гоё ингээд та нарын нэг тоглож хамчин гоё хэлгүүгээ багш нартай хэлээд багшаа сайхан амармаар ингээл сайхан амраал ууж сайхан аваад одоо нэг сайхан ус уучмаар ингээл. Тэгээд тэр хавцанд чинь чамайг амарч явах хавцанд чинь багш чинь юм хэлж яхад чи ойлгоод чи хэмээ хийж чадах байхгүй. Надад тэрэнд болол гарсан дэлхийн аврахаар. Тэгээ тэрнээс одоо болоо би нэг 50 хүн болсон таа. Амралтай гэж. Зөв. За тэгвэл үндэсний эмэгтэй шгшээ багийн ахлагчийн хувьд ингээд залуу охтуудаа ер нь хэрхэн өөрийгөө нөлөөлдөг гэж боддог бай. Нэг өөртөө мэдрэгдэх байдлаар. Одоо миний яг үнэн чанарт л манай залуучууд амар гоё тийм таалтай дуртай гэдэг юм болов гэж боддоо шүү дээ. Нэг хүн болгонд очиад нэг худлаа ингээд байхгүй. Миний дүүнд яг тийм шүү юм шүү гэл хүн болгонд нь очиод хэлждэг. Тэр болгонд нь манай дүүд нарт тэр нь амар гоё өөрсөнд нь гоё гэдэг бахал шатнээс бас талын юм мэдхгүй нөө. Тэрүүгээр айгуу гэж бод. Би тэгж л бодож байна. Зөв. За та өөрийгөө заяа та дотроо бодоход өөрийгөө та хэр их эрэгтэйлэг зан чанартай гэж боддог бай. За тэгээд энэ эрэгтэйлэг зан чанартай гэж бодж ивэл энэ нь ингээд таны энэ спортын ингээд заналт юм хэр тус болдог бай. Хэр тус болсон бай. Эрэгтэйлэг зан ер нь бол тус болно шүү. Ер нь тийм би бол амар эрэгтэйлэг. Би эмэгтэйлэг гэж бол хэлэхгүй. Аюу тус болдог бай энэ спортод. Тус болно шүү дээ. Ягаад тэгэхээр нүг хайда эмэгтэй хүн нэг жоохон нэг юм шиг нэг гэдэг босоод ирдэг нэг юу байдаг шүү дээ. Тэр чинь амар хэрэгтэй байхгүй нүг ганцаар ямиг барна. Чадна. Тэр чинь жахал. Одоо ингээд нэг хүмүүс ингээ одоо эрхэн нөхөр хоёр болж байхад их нэртэй нэг цаад болохгүйгээд нөхөр нь нэг бүх юм бүтээх гээл нэг тэмүүлэх гээл яваад байдаг шүү дээ. Яг тэр зан нь надад эртээ зан амар байдаг. Угаасаа яг 100% байдаг юм аа. Хүмүүс байдгүй ч надад бол байгаад байдаг санагдаад байдаг. Зөв. За одоо бодоход тамирчин хүний амьдралын хэм маяг гэж юу таны бодлоор юу вэ? Та ер нь яг тамирчин хүний амьдралын хэм маягтай ингээд тасан зохицоод тэрүүгээрээ явах туртай юу эсвэл зөвөр энгийн амьдралаар ер нь явах амар тийм тэр нь танд амар сэтгэлийн амар амгалан өгдөг юм. Би тамирчин ер нь энгийн амьдралаар амьдрах амар туртай. Заавал тамирчин гэхээр одоо тэр хүн болгон таалаад халбахгүй. Бид нар ч гэсэн хувь нь тэр хүмүүст болохоор тэр хүмүүстэй хүндрэл учрахгүй. Өөрөө болоход нэг тэмцээний үедээ өөрөө нэг гамаа бариад юу ярих нь тэр юм гоё гаргаад илэрхийлээд тэр хүнд илэрхийлж болно. Тэгэхгүй би тамирчин штэ гэдэг тэр хүнтэй цуг байгаад байгаа найз төгтөйг цуг байгаад тахаар би тамирчин штэ гэдэг тахаар тэр хүмүүс надаас хүндэрх юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр энэ нэг арай л дэндүүнийг амар харахах нэг тамирчин өөрийгөө хингээ бодцсон ч юм уу нэг тиймэрхүү бодол ингээд төрүүлэхгүй яг л нэг хэвийн амьдралтаагаар амьдрал. Үнжи ингээд одоо том тэмцээн болны хөл чинь 2-3 сарын дараа чи өөрийгөө ингээд яа ингээд тагтлаад эхэлдэг шүү дээ. Чи өөр яг чи дийдэггүй бол сайн мэдгүй. Би бол өөр яг дийдгийн яг тэмцээнтэй яг тэмцээний заавар нь гарцсан болвол би яг л тэр заавраараа би явцдаг байхгүй. Тэмцээн хол байх юм бол би хамаагүй. Би бас нариг цэнгэнэ. Бас тийм томоотой хөлт бол биш ээ. Дуртай юм ер нь мэдрээл явж байхад ер нь сэтгэлийн амар амгалан хэлээ явж. Намайг хүмүүс дараахан үзэд би бол дараахан биш шүү. Гаднаас нь айгүй даруу харагддаг байгаа гэдэг. За ер нь бол тийм биш те тамирчин яг ялгаж салгаад тэрийг амар тамирчин бол тамирчин. Өөр ингийн бол ингийн амьдрал. Тэгээ тэрнгүүрээ явах. Аданаас сурж байгаа. Зөв. Спортоор спортын холбогдлолтой заяа таны хамгийн дуртай
одоо кино эсвэл дуу тийм мотивашн авдаг тийм дуу ч гэдэг юм уу тиймэрхүү юм байгаа юу? Нэг гадаад дуунар нэг тесрэлтэй нэг зүрхийг нэг амар гоё нэг тасалж яг өөрийнх нь нөгөө мэдрэмжээсээ гараад яг тэр мэдрэмжтэй ороод хүн чинь ингээл амар гоё ингээл дээгэр хараад ингээл алхдаг шүү дээ. Яг тийм мэдрэмж. Тэмцлий баригдмал яг тэр дууг л би сонсдог ч гэдэг юм уу тийм дуу байхгүй. Тийм дуу байхгүй. Яг л намайг өөрийн яг тэр мэдрэмжээрээ л ажиад. Тэрнээс тийм хамтлаг шүтдэг, тийм хамтлаг дуртай аял биш. Тийм юм батал биш шүү гэж юу? Тийм. Тэгтээ бол одоо нэг жоохон нэг сагсан бөмбөг нэг жоохон тоглох гэдэг үзээд байгаа л да. Жоохон сонирхолтой болсон. Шинэ ер нь бол хоббигаа. Хобби. Ягаад тэгэхээр нөгөө сакс гэдэг чинь нөгөө багийн уур амьсгал эдэнд чинь амар хүлээлт нөлөөлдөг. Тийм. Саксыг яах гэж сакс хүн тоглоод идэгээс. Тэр сакс чинь бас нөгөө бидний дунд бид чинь ганцаарч байгаа спорт шүү дээ. Тэгэхээр үгүй бид нар ч гэсэн тэрийг нэг тоглож явах явцанда бас тэрийг байж болох хэрэгтэй санагдаад. Нэг жоохон авах юм байгаа тий. За одоо та нар удахгүй дараа нь манай дараагийн хэддэх удаагийн подкастн дээр за сагсчин алтан цэцэг гээд нэг оролцуулнаа. За 10 жилийн дараах алтан цэцэг их шиг яаж төсөөлж байна? Тэг спортын холбоотлгүй байсан ч болно зүгээр л 10 жилийн дараах алтан цэцэг. Одоо энэс гадна 10 жилийн дараа тийм үстэй тий. 10 жилийн дараа гэхэд би одоо өөрийн гэсэн гоё хаавстай болоод өөрийн гэсэн амар миний дотор гоё болддог юм болохоор би 10 жилийн дараа ямар ч байсан өөрөө нэг бизнес хийх амар их төлөвлөдөг. Тэр болохоор нэг манай Монгол яг коктейл дагнсан юм бол байдгүй. Тийм коктейлээр дагнсан юм хийх амар би өөр нь хийн гэж бодож байгаа. Хийх гэж явна. Тэгээд тэрийг ингээд ямар ч байсан спортоо дуусгасныхаа дараа тэнгөр бол зүтгэнэ. Ягаад тэр хүн ягаад нэм гоё тамирчин ягаад юм коктейл хийгээд өөрийн гэсэн хаппитай болоод болохгүй гэж тэгээ өөрийн гэсэн гоё тий нэг амир нэг гоё нууцмал нэг газар идэв штэ нэг хүмүүс гоё тайван гоё намуун дуутай дуун чанга биштэй л хүн ороод ирэхээр юу ч бол ярьж алдаг бүх юм ингээл хоорондоо яриад нээлттэй би нэг ойлгодог. Тэгээ амийн гон тэр коктейл нь яг ямар учиртай яаж байна гэхээр чинь хүний сэтгэл санаагаар нь яг ингээд одоо яг мэдрүүлдэг тийм коктейл. Өнөөдөр чи нэг сэтгэл санаа чинь жоохон тааргүй байх юм бол яг тийм амт. Өнөөдөр чи амар гоо нэг инээсэнтэй аз жаргалтай байл яг л тийм амт. Тэгээ тиймэрхүү юм нэг бодож байгаа. Битoo ер нь бол хоёлаа нэг мэлхий орцтой тий. Амар мэдрэмж өндөртэй өсөө да. Тийм болохоор тухайн үеийнхээ мэдрэмжээр ингээм амар ажиллаж. Одоо ямарс нэг 10 жилийн дараад бол хүн 5 жил гэж би хэлэхгүй. Ер нь бол 10 жилийнтэй бол би багтаанаа гэж бодоод иддэг шүү дээ. За. Өстой шинжлэх нь сасагч шүү. Та чаднаа амжилттай. За таны хувьд заяа би яг интэл тоглоод хожчихвол гэсэн мөрөөдлийн юм гоё юм тоглолт байна уу? За энийг нэг хожоод хүмүүст нэг харуулчихъя да гэсэн мөрөөдлийн ер нь тулаан байна уу? Ингээ тархин дотроо болгодог. Тоглож байна. За тэрийгээ та нэг надад тэр сая 24 оны олимпиар нэг 51 төрөлдөг чинь ямар орн бэлээ? 24 оны олимпиар 51 кг эмэгтэй 50 төрөлдөг чинь. Тийм л тэрнтэй нэг үзчихмээр санагдаад байгаа. Тэрэндээ тоглолтоо нэг хүмүүсийн нүдэн дээр нэг юм гал гарсан. Тэгэхээр тэрэндээ нэг сонирхчдаар бол биш гэж бодоод байгаа. Мэргэжлийн бодлоор нэг үзчихмээр санагдаад байгаа. Эхлээд надад мэргэжлэр тоглох зүйл бодож байгаа. Гэхдээ замаарчсан нэг спортоо болохоос өмнө ямар ч гэсэн баг тулаан хийн л гэж бодож байгаа. Тэрийг юм жоохон баталгаажуулнаа. Багш нарт анханасаа хэлээл яваад байгаа. Зөв. Жохон үг хаяалаа. Энэ бол яг мөрөөдлийн нэг юм гоё хүсэж байгаа нэг тулаан юм байна шүү дээ. Ирээдүйд бас энэ мөрөөдлийн тулаан нь аль хэдийн бэлдсэн байх ч юм байлгүй тий. Дэвтэр дээр хичээдэг хэлэх баг. Тийм, бичигдэл хэлнэ. За та ингээд залуу охид эмэгтэйчүүдэд хандаж ингээ хэлэх заяа. Таны хамгийн хүчтэй ураа үг одоо юу юм? Тийм сэтгэлээсээ ингээд хэлэх тийм урмын үг байл. Урмын үг юм бол өөрсөндөө гоё нэг ирээд өөрсдийнхөө нэг хүссэн мэржлэрээ гоё тийм итгэвтэй байгаарай. Тэрэндээ гоё үнж байгаарай л гэж хэлдэг. Та нар өөрсдийнхөө нэг хүссэн мөрөөдлөөрөө хийж чадах юм бол бүгдийн давд тулж чадах болохоор бос зүйлийг бол манай залуучууд охтууд бүгдээрээ хийж чадсан шүү дээ. Хамгийн гол нь өөрийнхөө эзэнсэн мэрэгчлэлтэй л гоё эзэн байл гэж хэлмээр юм да. Тэр л гоё гэнэ. За баярлалаа. За одоо раунд 2 эхэлж байна. За одоо ингэнэ хоёлаа заяа.
энэ 3 секундын одоо асуулт хариултын болон байгаа. За энийг та 3 секундын дотор нь бол хариулна гэсэн үг. Хариулахгүй л яах. Хариулахгүй бол хоёлоо яах вэ? Би энийг нь ашиглаад таныг ингээд хоёр хуруугаар ингээд хатах юм болж байна уу? Болно. За энүүхийн энэ шууд ярьчлаа гэдэг. За билнэ үү? За this or that хэлж чинь. За Конор Хабибо хоёр гоо. За өнгөрсөн шин нэг. За Everlast Nike. Баруун гар зүүн гар. Нокаут оноогоор очих. Оноогоор. Хурдан хүчөө. Хурдан. Хурдан юу гэсэн? Хурдан хүчөө. Хурд. За нэг л байгаа дата. За жин хасуу нэмэх үү? Хасна. За хүчтэй байдал уу техник үү? Техник. За нийтээрээ зааланд бэлтгэх үү ганцаараа бэлтгэл хийх үү? Нийтээрээ. Нээлтээрээ. За өөрөөгөө бисаа. За өглөөний олоо орой олоо. Өглөө ол. За өөрөөрөө байхаа өөрчлөгдөх үү? Өөрөөрөө байх. За ёо амар шууд ингэ сандраад нийтээрээ тийм гэлээ. За нэг байна. За хамгийн их нэгтэр жоохон Конор Хабибо гэсэн чинь ингэсэн те. Тийм ээ. За энэ нёгийг хүмүүсийнхээ нүдэн дээр баталгааж энэ өөрийнх нь авчирсан манай хичээн бэйли байна. Top 10-ийн. За энийг нь зөөж агаад амлалт өгсөн юм жойлоо те. Тийм ээ. За хаашаа загуулмаар энэ та. Хоёр хороо. Яг яаж юм бэ? За ямар юу вэ? За нэг хоёр гоо. За чи бачи. За ингээд юм байна чи үзчмээр юу. Үзчмээр билийгөө юу гэдэг. За манай 3 секундын асуулт хариултын болон дууслаа. За тэгээ ихчтэй дүүгийнхаа цаг подкастыг ингээд эхлүүлж байгаад маш их баярлаа. Гэт зөндөө удаан бодож ингээд за яста алтаа хичээл эхлүүлэх юм байна. Энэ эхлээ тавь гэж юм надад амар бодож танд хэлсэн. Тэгсэн чи та амар гоё эвлэгэн гоё ингээ урайлахаа хүлээж авсан болохоор надад бас амар их урам зориг нь л өгсөн. За болох юм байна. Тэх юм байна гэсэн итгэлийг бас өгсөн. Тэгээ таныг айгүй найрсаг ингээд дүүнэрийгээ тий ингээд залуу хүмүүстэй ингээд юм хийхэд амар сонсоож хүлээцтэй ингээд ницаахгүйгээр хүлээж авдаг тэр замд чинь бас амар баярлдаг шүү танд. Баярлалаа намайг ямар ч нэг энд урилгаар ирээсэнд баярлалаа. Тэгээ та нарын баслан ажлын амжилт төсөө. Энэ бүр өшөө улам гоё бүр ингээд дэлгэрээд ингээд та нар бүр амар сак болох байхаа. Сак подкаст сак болно ирээд үү. Тэгнэ. За тэгээд ийм бол нандин доторх бүр нууж исэн амар сэтгэл зүйгээ гаргаж байгаагүй бид нар ийм бас мэдгүй зөндөө юмнуудыг алтаа хичээсээ сонслоо. Тэгээд та нар маань бас сонсонд баярлаа. За энэ үрээ дууслаа сак подкаст.